Хичээл сургууль амрагч зуны амралт эхэлснээр хүүхдүүдийн гэрте болон гадаа тоглох цаг хугацаа нэмэгддэг. За үүнтэй холбогдуулан хүрээлэн буй орчны аюултай байдлын эрсдэлд өртөх эрсдлүүд дагаад нэмэгдэж идэгэ. За ийм цэцэг хасран хамгаалагчид та бүхэн маань хүүхдүүдтэй тохиолдож болзошгүй эрсдлээс сэргийлэн за нэгдүгээрт гол ус болон нуур цөмийн ойролцоо хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх. За хоёрдугаар замын хөдөлгөөнөөр гарахдаа замын хөдөлгөөний аюул хөдөлмөрөөс сайтар мөрдөж гарахыг сануулж байх, тогтмол хэлж байх. За 3-дугаарт баригдаж байгаа барилгын гадна талбай болон хаягдсан барилга байгууламж, за жалгах, судаг, ухсан нүхний ойролцоо хүүхдийг огт тоглоулахгүй байх. За 4-дугаарт хит халт болон наршилтаа сэргийлж хүүхдэд байнга малгай өмсгөх. За мөн тогтмол хангалттай хэмжээгээр усыг уулгаж явах хэрэгтэй. За 5-дугаарт аль болох хүүхдийг гэрт нь ганцаараа орхихгүй. За цахилгаан хэрэгсэл болон ахуйн газ, химийн бодис, эм бэлтгэмлийн хэрэгслүүдийн аюулгүй байдлыг хангаж хүүхдийн гар хүрэхгүй газар байрлуулахыг эрүүл мэндийн газраас зөвлөж байна. За мөн Тархуул аймгийн онцгой комиссоос эрсдэл тархан цэгмэн гэдэг аппликейшнийг гаргасан байгаа. За тухайн аппликейшнийг бол иргэн та бүхэн утас нэрээр татаж суулгаснаар орчны аюултай байдлын мэдээллүүдийг зураг тайлбарт нь оруулснаар тухайн асуудлуудыг аймгийн онцгой комиссоос үе шаттайгаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх ийм аппликейшн гаргасан байгаа.